Монгол гэдэг нэрээр өгүүлж байгаа дэлхийд дахинд эрүүл мэндийн салбарын мэрэгжилтнүүдийн ур чадварыг өөрөөрөө таниулж өнгөлж яваа эмч мэрэгжилтнүүдийг цувралаар танилцуулах эрүүл мэндийн салбар дахь дэлхийн хүн нэвтрүүлгээ хүргэж байна. Бид энэ удаад улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрх судасны мэдсэлийн их эмч тэргүүлэх зэргийн эмч клиникийн профессор Батундралыг онцоллоо. 30 жил зүрх судасны мэдсэлчээр ажиллаж олон эмчилгээний арга технологиг нэвтрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн олон төлөөлөгчийн нэг юм. Гэгээ Монгол энэ удаад улсын 3 дугаар төвлөгт ажиллалаа. Зүрхний өвчин биш үү? Их олон янз зүрхний өвчин гэдэг ганцхан өвчин байхгүй шүү дээ. Дотроо маш олон янзын өвчин байдаг. Зүрхний төрөлхийн гажиг тийм үү? За тэгээ олдмол гажиг, зүрхний титэм судасны өвчин, зүрхний булчингийн агшиж байгаа тэр булчингийн өвчин, зүрхнээс гарч байгаа том судаснууд те гол судасны энэ маш олон төрлийн өвчин байдаг. За тэгээд энэ өвчин болгон эмчилгээний өөр ингэсэн аргатай байгаа. Эми эмчилгээний арга байна. Эсвэл судсан доторх мэдслийн арга байна те. За тэгээд мэдслийн аргаар эмчлэгддэг ч тийм өвчнүүд байна. За энэ өвчнүүдийн бол бид нар бол Монгол улстай ингээд нутагшуулаад ингээд хийдэг болж байна. Ер нь бол манай зүрхний мэдсэл бол 60 жил хөгжиж байгаа шүү дээ. Хөгжиж байгаа. Зүрхний мэдслийг үүсгэн байгуулах өдийн хэмжээнд хүрэхэд нь бол манай өмнөх үе маш их хувь нэмрээ оруулсан байгаа. Та бүхэн мэднэ. Актив шавдар сүрэн, бундан багш, загда, бодхоо гэл төрийн сойрхолд мундаг улсууд байдаг. Энэ бүхэн чинь эдгээр бүгдээрээ энэ зүрхний мэдслийг үүсгэн байгуулж за тэгээ Монгол улсад нутагшуулах бол өнтэй хувь нэмрээ олсон. За одоогийн манай үе бол энэ мэдээсээ үеийг цааш нь хөгжүүлэх, цааш нь авч явах хүндтэй үеийг хүлээж аваад ингээд ажиллаж байна. Таны ажиллаж явах үедээ харьцуулахад зүрхний мэдсэл ер нь хэр шинжлэгдэж өөрчлөгдсөн байгаа вэ? Арга технологийн хувьд тийм. Миний ажиллаж байгаа үеэс бол их өөр болсон. Яг гэхдээ орчин үеийн шинэ техник, технологи, инновац их нэвтэрсэн. Олон улсын өндөр хөгжсөн орнуудын тусламж их байгаа. Залуучууд гэсэн өсөж, эндэж, цаашлан улам хөгжиж, хагалгааны хүрээч бас өргөссөн байгаа. Анх яагаад заавал зүрхний мэдслээр сонгов? Намайг бол зүрхний мэдсэлд хөтлөө оруулсан бол миний багш Домогт профессор Шагдарсран багш. Шагдарсран намайг багш хөдөө ажиллаж байхад зүрхний мэдсэлс авч энэгээр сургаж тэгээд энэ мэргэжлээ өглөөж өгсөн юм хүн байгаа. Хичнээн жил мэдслээр дагнаж. Зүрхний мэдслээр 44 жилдээ ажиллаж байна. Одоо ч гэсэн бас ингээд эмнэлэг дээр ирээд бас ороод байна. Одоо эмнэлэг дээр бид нар туслаад явж байна. Одоо бас хагалгаа хийж байгаа ганцхан. Манай залуучуудаас онцлог бие Батундрал бас нэг хоёр зүйл хэлбэр байна л да. Манай Батундрал бол зүрхний мэдсэлтэй жинхэнэ гаргашиж мэрэгдсэн мэрэгжилтэйг хэлж болно. Голдоо зөнгтөн насан туршидын зүрхний гажиг тэр байгаа бүх гажуудыг бол засч чадж байгаа би да. Хавхлахыг солино. Титэм судасны хагалгаа хийн. За мөн хавцарсан насан туршидын хүнд хагалгаануудыг бүгдийг би дан хийж чаддаг болсон. Манай урдаан барьдаг зүрхний мэдслийн нэг салбарыг талгааж явах гэж хэлж байна. Яг таныг ажиллаж явах үеийн хүмүүсийн зүрхний эрүүл мэнд яаж өөрчлөгдөж байна? Зүрхний төрөлхийн гажиг мөн олдмол гажиг тэгээд титэм судасны гажиг бол ер нь нэмэгдэж байгаа. Зүрх судасны гажиг гэдэг. Энэ бол олон зүйлээс хамаарч байгаа юм л да. Цаг агаар байна. Энэ агаарын бохирдол байна. Утаа тордог байна. Вирусын халдвар их байна. Тэгээд цус өтгөрүүлдэг, судсыг хатууруулдаг тийм нөхцөл зүйл бол манайд их байна дээ. Энэ зүйлээс л болж энэ гажигууд нь бол нэмэгдэж байна. Залуу эмч нарт хандаж та юу хэлэх вэ? Залуу эмчнэр бол ёс зүйтэй байх хэвээр, сайхан сэтгэлдээ байх хэвээр. Тэгээ мэрэгжлийн ур чадварыг сайн эзэмших хэвээр. Зүрхний мэдсэлч хүний хувьд юуг хамгийн гол чиг болгох? Орчин үед зүрхний мэдсэлд хэрэгжилж байгаа техник, технологи, инновацийг бол эзэн байх хэвээр. Тэрнээс гадна
одоо юм их уншиж мэдэж толгоо одоо байнга цэнгэлж явах хэрэгтэй. Ер нь онлайнлаараа туг хийж тэгээд цааш нь хөгжих хэрэгтэй. Одоо манай зүрхний мэс засал ингээд явж байгаа мэс засал бол тэр чигээр техник, технологи шинэ аргачлалыг л одоо бүгд өдөр тутмын янз янзын хэлбэрээр энд хэрэгжилж байгаа. Одоо энэ хаалга нэгдэл энэ цаанал техник, технологи, инновацийн л одоо шинжилт өөрчлөлт 90 үйл энд явж байгаа шүү дээ. Одоо нэг илүү нэг шин технологиудыг одоо залуу үеийн оруулж нэвтрүүлэх ийм ажил одоо бас хийгдэж байгаа бох тий дараагийн. Ерөнхийдөө зүрхний мэсэл бол үргэлжил одоо тухайн цаг үеийн шин технологиуд бол байнга нэвтэрч идэг. За жишээ нь одоо анх зүрхний мэсэл байгуулалт үүсэж байхад бол манай улсад тэр үеийн л одоо шин технологиуд бол нэвтэрч исэн шин багаж тоног төхөөрөмжүүдийг бол нэвтрүүлжсэн. Одоо бол бас хөгжөөд бас тодорхой өөр төвшөнд хүрсэн байгаа. Арай өөр технологи, өөр багаж тоног төхөөрөмжүүд хэрэгэлдэг болсон. Одоо энэ бүхнийг одоо хэрэгэлдэг болсон. За зүрхний мэсэл бол одоо нэг ганц хүн одоо хийдэг мэсэл биш ээ. Ганцаараа одоо би одоо хийгээд энэ бүхнийг хийгээд гэдгээ ярьж болохгүй. За энэ зүрхний мэсэлт бол одоо энэ та нар харж байгаа бараг 10-аад хүн ингээ орж байна. Бүгдээрээ өөр өөр гэсэн одоо өөрөөхтэй ингээд ажилдаг. За энэ дотор бол одоо хамгийн гол нь одоо мэсцлийн оператор хэмжил бүгдийг бол удирдна, бүх энэ багийг бол удирдна. За тэгээд бол одоо тэрүүнд тусалж байгаа ассистентүүд бас өөр гэсэн үүрэгтэй онтуулж байгаа наркозын эмчнэр мэсцлийн одоо сувлагч нар бас бүгдээрээ өөр өөр гэсэн үүрэгтэй. За хамгийн гол нь одоо манай зүрхний мэсэлт бол одоо онцлог бол бүгдээрээ л ихэнх мэсэлүүд нь бол цусны зохиомжтой эргэлттэй мэсэл нөхцөлд одоо хийдэг. Энэ нь бол одоо өөрөөр хэлбэл хиймэл амьсгал, хиймэл зүрхэл гэсэн үг л дээ. Энэ бол одоо маш одоо нарийн багажлаа. Энэ одоо технологи одоо манай Монголд нэвтрээд бас олон жил болж байна. Одоо бид нар бол сүүлийн үе одоо энэ генерашн гэж ярьдаг. Энэ багажийг бол одоо хэрэгжилж байгаа. Бүгдээрээ одоо энэ манай багийн гишүүд өөр өөр юм гэсэн одоо үүрэгтэй. За тэгээ энэ үүрэг оногдсон одоо үүргийнхээ дагуу энэ мэс засалт бол ингээд оролцдог. Энэ авалгаантай тайлбарлаач. Манай тасагт бол 3 баг ажиллаж байгаа. Зүрхний одоо насан туршидчдын олдмол гажгийн баг, төрөлхийн гажгийн баг, хүүхдийн одоо мэслийн баг тэгээд. За тэгээд титэм суцсны мэслийн баг гэж бас ажиллаж байгаа. Тэгээд бүгдээрээ одоо жилд бол нэг нийлээд бол нэг 400 шахан мэсэл бол хийж байгаа. За энэ бол орд өмнө хийгдэж байгаа амжилт юм аа. За одоо энд бол одоо манай хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн баг нэг настай хүүхдэд одоо энэ төрөлхийн гажиг нэлээд хүнд авсарсан гажгийг одоо хэмжлэх мэслийг одоо ингэж хийж байна. За нөгөө талын хагалгааны өрөөнд одоо агшиж байгаа зүрхэн дээр зүрхний титмийн мэслийг бол одоо хийх гэж байна. Өнөөдрийн хаалга бол агшиж байгаа зүрхэн дээр титэм судас нөхөн сэргээх мэсцэл хийгдэж байгаа. Ийм онцлогтой. Тэгээд энэ мэсцэл маань өөрөө маш хүнд ажилбар тэгээд эмч нарын маш соргог анхаарал шаардсан энэ мэсцэл байдаг. Манай мэдээгүй зүйлгийн талаас бол тухайн агшиж байгаа зүрхэн дээр бол мэсцлийн хийх нөхцөл байдлыг хангаж тухайн өвчтнийхээ амин чухал эрхтний үйл ажиллагаа цусргэлтийг доктортой ойлгох гээд анхаарч ажилладаг. Тэгжээж хагалгаа маань амжилттай болдог. Цаашдаа хүний сэргэлт ч гэсэн одоо энэ хагалгааны процесс хэр явагдсантай шууд хамааралтай байдаг. Ийм онцлогтой. Тэгэхээр энд оролцож байгаа эмч, сувилагч болгоны маш их анхаарал, байнгын хяналт шаардлагатай ийм онцлог хагалгаа байдаг. Оюутан болоод орохдоо зүрхний эмч болъё гэж бодож байсан. Тэгээд цаашдаа судлаад яг зүрхний эмчлийн мэдээгүй зүйлийн энэ чиглэлээр явах нь их сонирхолтой санагдаад энэ мэргэжлийг сонгосон. Их хүнд хэцүү салбар боловч тэгээд ингээд нөгөө өвчтөн маань эрүүл сар болоод эдгрээд гарах нь бидэрт маш их эрч хүч ийм бидний энэ мэргэжлээр айгүй одоо нэг урам авдаг учраас энэ мэргэжлээрээ байнга ажилдаг. Ер нь бол манай эмчнэр бол гадны улс оронд суралцаж ирээд ер нь бол мэсцлийг бол шинээр нэвтрүүлж ажиллах зорилгоор очиж суралцдаг. Тэрүүгээрээ суралцаж ирээд ч гэсэн нэвтрүүлж ажиллаж чаддаг. Тэрний нэг нь одоо энэ агшиж байгаа зүрхэн дээр хүртэл
титэм суц нөхөн сэргээх ганц судасч биш маш олон судсыг нэг удаагийн мэслэлээр хийх ийм ажилбаруудыг бол энэ шат дараагаар бол хөгжүүлсээр ирж байгаа. Орчин үеийн зүрхний мэслийн өрөөнд бол тусгай цаг байдаг. За энэ болохоор яг бодит Улаанбаатарын цаг гэж гарч байгаа. За тэр нэг цаана байгаа тэр цаг 31 минут гэж гарч байгаа шүү дээ. Тэр бол ямар цаг вэ гэхээр бол цэежний үндэд зүслэг ихсэн тэр цагийг л харуулдаг. Тэгэхээр бол яг одоо яг мэсцэл хийгээд дуусаад хамгийн сүүлчийн хоёулыг тавингууд тэр цагийг зогсоодог. Тэгэхээр бол нийт мэсцэл үргэлжлүүлсэн хугацааг бол тэгж гарч ирдэг. За ерөнхийдөө бол зарим газар бол яг мэсцлийн өрөөнд бас орж ирсэн цаг бас явдаг байна тий. За хэдэн минут болоод тий мэсцлийн өрөөнд орж ирээд хэдэн минут болсон юм. За тэгээд хэдэн минутын дараа зүслэг нь эхэлсэн. Тэгээд бүх цагууд нь гараад ирдэг байхгүй. За тэгээд энэ манай сүүлийн мэсцлийн өрөө бол одоо вакуум мэсцлийн өрөө байгаа. За Монгол улсад баг хийх чи яг орчин үеийн стандартын дагуу хийх одоо хамгийн анхны мэслийн өрөөнүүдийн нэг байгаа юм л да. Энэ дээр бол одоо энэ бүх юм одоо энэ автомат те тохиргоотой. За энэ дотор байгаа болж байгаа одоо бүх одоо тэр агаарын солилцоо нь бол одоо тусгай одоо фильтрээр одоо сорогдоод шүүгдэд одоо дээд зэргийн одоо цэвэр ариун цэвэр байдлыг бол ингэж бүрдүүлдэг ийм өрөө байгаа. Одоо энд бол одоо манай Монгол улсын засгийн газар болон Люксембургийн засгийн газрын одоо тусламжтайгаар баригдсан өрөөнүүдийн нэг шүү дээ. За тэгээд энэ дээр бол тусгай мэсцлийн ялангуяа зүрхний мэсцэл бол температурын горим их чухал байдаг. Зүрхийг бид нар бүх биеийг одоо хөргөдөг учраас одоо энэ тасалгааны мэсцэл хийж байгаа энэ өрөөний температур нь бас их тийм халуун байх ёсгүй. За тэгээд зүрх сэргээх үед нь бол бас адилхан биеийн температурыг сэргээгээд бас энэ тасалгааны температурыг бас нэмэгдүүлдэг ийм бас онцлогтой өрөө гэдэг шүү. За тэгээд энэ дээр бол одоо түрүү харсан те хиймэл амьсгал хиймэл зүрхний аппарат ингээ ажиллаж байгаа. За энэ байгаа тулд одоо бид нар бол зүрхийг зогсоогоод зүрхэнд одоо нээлттэй мэсцэл хийх одоо юм боломжтой байгаа. За энэ багжийг бол одоо тухайн үед бол одоо Америк зөвлөлт холбоот улс гэдэг одоо хоёр бүтэн лагер байсан. Тусдаа одоо энэ аппаратыг бол бүтээсэн байдаг. Бреханинка гэдэг одоо Орос зөвлөлт холбоот улсын эрдэмтэн 20-од оны үед одоо нэг аппарат бүтээсэн байдаг. За нөгөөд бол Гиббон гэдэг Америкийн одоо зүрхний мэсцэлч одоо бүтээсэн байдаг. За ерөнхийдөө бол одоо Гиббоны тэр аппарат нь одоо хөгжөөд одоо бид бүхэн одоо ингээд дэлхийд даяараа энэ аппаратыг одоо хэрэглэж байгаа. Яг өнөөдөр одоо энд орж байгаа хагалгааны талаар бидэнд бас товчхон мэдээлэл өгөхгүй. Улсын 3 дугаар төвийн эмнэлгийн зүрх судасны мэсцлийн засаг нь улсын хэмжээнд одоо зүрх болон судасны мэсцлийн үйл ажиллагааг явуулж байна. За манай дасаг бол өдөрт одоо зүрхний 2 нээлттэй мэсцэл зэрэг явагдах нөөц хүний нөөцийн болон тоногдох хөрөмж бусад нөөц боломж бол бүрдсэн. За одоогийн байдлаар бол энд яг нэг нь бол титэм судасны мэсцэл том хүний, нөгөөх нь бол хүүхдийн төрлийн ажил мэсцэл явагдаж байна. Одоо энэ өвчлөлүүд дээр мэсцэл хийхлээ гэж бодоход одоо нөгөө хэр одоо үр дүнтэй мэсцлийн эмчилгээ гэдэг маань ер нь бол аливаа өвчний дамаа одоо энэ зүрхний мэсцэл бол аливаа одоо тэр өвчний хамгийн одоо төгсгөлийн ямар нэгэн эмийн эмчилгээгээр эмчлэгдэх боломжгүй үед одоо мэсцлийн эмчилгээ хийгдэнэ гэсэн үг. За одоо хавхлагын мэсцэл байлаа гэхэд те тэр хавхлах нь өөрийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, бүтэн хаагдчих чадахгүй ч гэдэм үү те эсвэл бүр нарийсан ийм нөхцөлд бол тэр хавхлагын сольдог. За төрлийн гажиг гэдэг бол одоо хүүхэд төрхөөсөө одоо төрлийн гажигтай төрсөн тэр гажгийг бид нэр засах мэсцэл хийж байна. За титэм судасны мэсцэл ч гэсэн ялгаагүй тэр титэм судасны зүрхийг тэжээдэг, зүрхний булчинг тэжээдэг титэм судас маань одоо бөглөрцөн, нарийсан үйл ажиллагаа явуулж чадахгүй, зүрхний одоо булчингаа тэжээж чадахгүй болсон нөхцөл урсгалын сэргээх мэсцэл хийгдэж байна гэсэн. Тэгэхээр энэ мэсцлийн одоо эмчилгээний үр дүн бол мэдээж хийсэн одоо нөгөө хаалганы чанараар тодорхойлогдно. За энэ мэсцлийн чанар бол манай дасгийн хувьд одоо яг олон улсын түвшинд явагдаж байгаа. Хийсэн хаалгаатайгаа одоо бид нар
нас баралт одоо юугаа хүндрэлээ харьцуулж байгаа шүү дээ. Тэгэхэд бол энэ олон улсын түвшинд бол мэдцэлийн дараах зүрхний мэдцэлийн дараах нас баралт бол нэг 2.5 орчимд явагддаг бол манайх одоо энэ жилийн хувьд бол 3 дугаар улирлын байдлаар 1.5% багц шийдэж. Тийм амжилттай. Танай засгийн хувьд яг нэг хүний нөөцийн боломжтой ямар хувь байдаг вэ? Зүрхний мэс засал гэдэг бол багийн мэс засал, багийн үйл ажиллагаа. За багийн хувьд бол манайх одоо нөөц болцоо одоо залуу үеэс сургаад одоо үе шаттай сургалт хийгээд одоо явж гэн. Тийм учраас одоо хүний нөөцийн хувьд бол бүрэн бэлтгэгдээд явж байгаа. Сүүлийн үед ч нөгөө эрүүл мэндийн салбар ажиллах хүчгүй болчлаа, хүний нөөцгүй болчлаа гэдэг юм аягүй их яригдчихэж байгаа шүү дээ. А яг одоо энэ чухал үйл ажиллагаанууд дээр бол дажгүй байгаа гэсэн гэж ойлгож болох тийм. За одоогийн байдлаар бол ямар ч хэлсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад бол хангалттай нөөц хүчин чадал бол байна. Зүрхний өвчин чи одоо нөгөө та түр хэлсэн шүү дээ төрөлхийн байна тий. А дээрэс нь олдмол гэж байгаа тийм тий. А за төрөлхийн бол үнэхээр одоо аргалах боломж бол зөв өөрчлөн сэргийлэх боломжгүй гэж ойлгоод байгаа. Олдмолоос бол сэргийлэх боломжтой гэж би ойлгоод байгаа шүү дээ. Миний ойлголт зөв үү тий. Тэгэхээр энэ дээр нөгөө сэргийлэхийн тулд яг энэ одоо олдмол энэ өвчлөлүүдээс сэргийлэхийн тулд хүмүүс маань яг яах хэрэгтэй гэдэг юм болоо. Энэ мэдцэлийн өрөөр бас орох чинь тийм ч таатай зүйл биш шүү дээ. Энэ хүртэл нь тий бас хүмүүс явмааргүй байгаа байхгүй юу тий. Тэглгүй яг тэр бол маш зөв. Олдмол гажиг гэдэг чинь бол ерөөсөө л одоо тухайн хүний одоо амьдралын хэв маягтай одоо өөрийгөө яаж одоо авч явсантай л холбоотой. Одоо хавлахын гажиг гэхэд одоо ард түмний дунд болохоор нөгөө хоолойны ангины үе мөч зүрхэндээ орцсон гинэ гэд явдаг. Тэр чинь болохоор яг хоолойны ангиныг үүсгдэг бактери маань зүрхний хавхлан дээр очиж сонгомлоор гимтээгээд тэр хавхлахын эмгээг үүсгээд байгаа байхгүй юу? Одоо тэр шүд бас ялгаагүй шүдний одоо тэр өвчлөлийг үүсгэж байгаа бактери тэр зүрхний хавхлан дээр очиж гимтээчээд тэрийгэ хүн төгс эмчилгээгүй эмчи одоо эмчид яг зөв үзүүлж зөв цагт нь эмчилгээ хийгээгүйгээс болоод энэ одоо мэс засал хүртлээ ийм эмгэг одоо даймжирдаг байхад. За титам судасны эмгэгч гэсэн ялгаагүй одоо хүний хөдөлгөөний хомсдол өөх тосоо зохицуулаагүй дасгал хөдөлгөөн хийдэггүй одоо идэх юмаа зохицуулдаггүй те энэ л амьдралын хэм маягтай холбоотой үүсэж байгаа. Би болохоор одоо энэ мэрэгчлийг багасаа хүсэж мөрөөдөж эзэмшсэн хүний одоо нөгөө амьдралд нэг юу яадаг шүү дээ. Одоо жишээ нь манай ээж болохоор өвчтэйсэн байхгүй юу. Баг багтаа би ингээл дандаа нөгөө гэртээ ганцаараа үлдчихдэг. Ээж минь их хөвчлэн эмнэлэг твтдэг. Тэгээд тэр одоо юунда хөтлөгдөж эмч болж одоо ээжигээ эдгэн гэдэг хүсэл мөрөөдлөөр би эмч болж исэн. За эмч мэрэгчлэрээ би одоо бараг 25 жил ажиллаж байна. За тэгээд одоо яг жирийн одоо сурагч одоо резидентээсээ гэсүүлээд өнөөдөр би энэ зүрхний мэдслийн засгийн эрхлэгч хүртэл ингээд ажиллаж байна. За би 2009 онд анагаах ухааны докторийн зэрэг хамгаалсан. За 2008 оноос бол яг зүрхний мэс засалд орж эхэлж исэн. За тэгэхээр би бол яг 2008 онд одоо манайд энэ төсний зохиомл эргэлттэй мэс засал бол яг 36 тонны мэс засал хийгддэг байсан. Тэгтэл одоо сүүлийн одоо жилүүдэд бол энэ тоо бол 400 хүртэл өсөж байна. Энэ хүртэл л одоо яг ажиллаа энэ тоонд хүртэл одоо би яг энэ амьдралд ингэж одоо готгалдаж чи оролцож сайн муугийн ингэж юу яаж явлаа. За тэгээд гол нь бас яг тоондоо чухал биш. Одоо 400 хүрсэн ч гэсэн бид нар хүний одоо амьдралын чанарыг дээшлүүлж чадж байгаа юу? Нас баралтыг бууруулж чадж байгаа юу гэдэгт л хамгийн гол одоо бид нар чанарын үзүүлэлт гаргах хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд одоо би түрүү яг дурдсан. Түрүү жил бол манайхыг 2.5 байсан нас баралтын хувь энэ жил бол 3 дугаар улирлын байдлаар 1.5% тай байна гэдэг маань энэ одоо аль бас чанартай одоо хүний нөөцийн боломж болцоотой ингээ хөгжиж явж байгааг илтгэж байгаа. Одоо ингээд жилдээ нэг 400 гэж шүү дээ. Зөнхлөн тохиолдож байгаа орж байгаа юм хаалганууд нь яг юу вэ? За ер нь бол манайх ингэдээ одоо яг энэ өвчтнүүдээ дотор нь одоо бас мэрэгчлэнүүдээ багийн үйл ажиллагаанд хувааж байгаа. Бас яг ингээд нэг юмар ингээд нарийсаад юм болгонлоо ингээд одоо өсчих чинь бас одоо анхаарал төвлөрөлттэй одоо тэр эмгэгээ судалж мэдэх гэдэг чинь бас хугацаа шаардна. Тийм учраас бид нэр одоо судасны мэсцлийн баг, хавхлагын баг, зүрхний төрөлхийн гажгийн баг гэсэн багуудад хуваагаад явдаг байхгүй юу? Багуудынхаа одоо нөгөө нэг мэс засалд эзлэх хуваар авч үзэхэд зүрхний төрөлхийн гажиг бол нэг 40 орчим хувь, хавхлагын хагалгаа бол нэг 25 орчим хувь, титам судасны хагалгаа бол сүүлийн үед бол маш их ихсэж байгаа тоон. 2020 онд бол бид нар нэг 30
20 30 орчим ордог байсан бол одоо энэ жил бүр 100 гарсан явж байна. Жилдээ энэ төрлийн мэдсэл, титэм судасны мэдсэл. Тэгэхээр энэ нэг талаараа энэ тоо ихсэж гэнэ гэдэг чинь манай одоо нэг мэдслийн чанартай холбоотой. Дээрэс нь одоо эмч нарын ур чадвартай холбоотой. Дээрэс нь бас одоо таны хэлгээр оршилгаа сайжирсантай холбоотой. Дээрэс нь мэдслийн тоо өсөд байна гэдэг чинь бас манай багийн чадамж одоо эмч ажилчдын одоо ур чадвартай бас холбоотой гэсэн. Ерөөсөө л амьдралын хэв маяга хүн сайжруулах. Одоо даралт ихслээ гэхэд л хүн даралт ихсэх өвчин бол зүрхнээс боллоо, бөөрнөөс боллоо гэж дандаа ингээд нөгөө юм ам дамжсан яриагаар ингээд бие биендээ ингээд явдаг. Тэгтэл даралт ихсэх гэдэг маань өөрөө бие даасан өвчин баг жишээтэй. Даралт ихсэхсээр байгаа л одоо тэр гос утас нь одоо өргөсөөл, хуулраал, гинтийн нас баралт хүргэнэ. За дээрэс нь тархин цус харвна. Гих мэтчлэн хүндрэлүүд гардаг. Тэгтэл нөгөө өвчнөө тоохгүй ингээл дам яриагаар дандаа бие биенээсээ асуугаал манайхан тэгж имчлээд байгаа байхгүй. Тэгтэл энэ даралт ихсэх өвчнөд чинь жин хамгийн чухал байх нь. За нэгэнт даралт ихсэлтэй мэдсэн бол эмээ тогтмол уух нь, эмчийн хяналтандор яг зөв эмээ сонгож уух нь гих жишээтэй ингээд олон өвчин зүйлүүд байж байгаа. Тэгтэл хүн одоо биеийнхаа жинг хасахад л даралт өөрөө аяндаа бууж идэг байхгүй юу. Тэгтэл одоо тэрийг огоорхгүй ингээд даралтныхаа эмийг уухгүй байж байгаа л харуулт үүсгдэг тэр гос утсаа өргөсгдөг гинт одоо зүрхний судас хуулраад гинтийн нас баралт хүргэдэг ийм жишээтэй байгаа. Одоо энэ аппарат одоо бэлэн байдалтай байж байна. Хэрвээ янз янзын юм бол одоо энэ цусны зохиомжтой хэрэглэлтэй аппаратыг одоо ингээ холбоход одоо бэлэн ингэж байж шít. Одоо бид нар бол одоо энэ аппаратыг хэрэглэхгүйгээр энэ чинь айгүй үнэтэй аппарат те энэ нэг удаа ингээ хэрэглэгдээд ингээд хаягддаг, тухайн өвчтөнд хэрэглэгдээл хаядаг. А энэ нь бол одоо ингээд байнгын энэ аппарат нэг удаа тухайн өвчтөнд хэрэгслэн энэ ингээ гуурсан одоо энэ оксигенатор гэж одоо те энийг одоо ингээд тухайн өвчтөнд хэрэглээл ингээд хаядаг юм байна. Тэгэхээр олон сая төгрөгийн үнэтэй юм багж бол одоо хэрэглэдэг. За энэ одоо өндөр өртөгтөд одоо энэ бүх юм орсноор те манай Монгол улсад манай улсын 3 дугаар эмнэлэгт одоо энэ өндөр өртөгтэй дэлхийн жишээний титэм судасны мэдслийг одоо хийх одоо юм боломжтой болсон байгаа байхгүй. За энэ аппаратанд залгагддаг энэ хитер кулер халуун дулааныг зохицуулагч гэж мэдсэл хийж явах явцад бол одоо энэ биеийн температурыг одоо хөргөх те халаах одоо энэ үйл ажиллагааг хариуцдаг одоо энэ аппарат байна. За мэдслийн дараа бол судсаа залгачаад энэ судсан дотор явж байгаа цусны хурдыг одоо хэмжих зорилттой флоуметр гэдэг юм багж авч байна. Энэ зүрхний одоо ийм төрөл бүрийн хангалгаа орлоо гэж бодоход яг одоо энэ тань тайлбарласан шиг эдгээр тоног хөрөмжүүд хангалттай байгаа юу? Хангалттай. Манайх чи хоёр хагалгааны өрөө тий. Хоёуланд нь одоо нэг юм аппараттай. Тустай бас түрүүн тэмдэг нэг ажиллаж байна. Ингээд ийм ажиллаж байгаа учраас ер нь бол хангалттай. Дахиад нэмэгдүүлэх шаардлагатай юм тоног хөрөмж байгаа юу? Мэдээж одоо хөгжлөд агсан. Одоо манай нөгөө багууд ч одоо ингээд бүр ингээд ирч хүчээ одоо айгүй их эрчимтэй ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг үеэлт бол одоо манад одоо энэ хоёр хагалгааны өрөө бол хангалттай байна. Тэгээд маш их очер дистраа үүсч учраас одоо бид нар одоо 3 мэдслийн өрөөтэй болоод 3 мэдслийн өрөөнд одоо 3 баг зэрэг ажиллах юм бол ерөөс нэгэндээ саад болохгүй одоо ингээд бид түрүү хэлсэн манай тасагт 3 баг ажиллаж байгаа. 3 баг одоо ингээд тустай ингээд зэрэг ажиллах аюул боломжтой байгаа. Одоо яг хагалгааны очер хэдийн ирэх хугацааны дараа жишээ нь одоо хагалгын очер ихт баг жилийн хөдөлттэй. Төрөлхийн гажгийн одоо очер бас л жилийн хүлээлттэй. Би нөгөө хүмүүсээс сонсч ирсэн. Жилийн дараа хагалгаа чинь орж болох юм очтой байна. Энэ жил дотор хугацаанд хэрвээ тухайн хүндтэй ямар нэгэн асуудал үүсээд нас барах эрсдэлж байгаа шиг хавтдаг чи өөрөө. Тийм шүү дээ. Тийм байгаа байлгүй яах вэ? Яалч жоохгүй юм. Тийм учраас одоо ингээд нөгөө хүлээгдэж байгаа тэр очтойгоо улсуудыг хянах нь маш чухал асуудал байдаг. Тэгээд тэн дотор бол ирэмтлэлтэй явж байгаа байхгүй. Илүү хүнд одоо нас барах эрсдэл өндөр улсуудыг арай төрүүлж авдаг ч юм уу. Тэрийг бол одоо баг хамтаанаар одоо хилцэж ярьж. Тэр нэг очроо урдуур дайрж байгаа хүмүүс аль нэг одоо нөгөө эрсдэлтэй хүний урдуур сүүлийн одоо юм гоё явах гэдэг шүү дээ ер нь.
зүрхний одоо хиймэл хавлгууд байж гоё гоё. Нөгөө стент үсттэй тий Стент бол манад хамаарахгүй шүү. биш үү? Тэр одоо Францын баг ажиллаж байгаа шүү. За. Тий, бас судасны мэслэл явуулж байна. За энд ингээд манай ингээд судсан доторх одоо мэслэлтэй ингээ явж байгаа зүрхний титэм судасны одоо шинжилгээ ингээ явагдаж шүү дээ. Энэгээр одоо хэрэг одоо ингээд титэм судасны шалгаж үзээд нарийнсэлттэй стенттэй өгөх боломж байх юм бол одоо шууд мэслэлийг бол хийждэг. Тэгээд стенттэй өгөх боломжгүй тийм байх юм бол одоо манай нээлттэй зүрхний мэслийн багт шилжүүлээд тэгээд нээлттэй одоо аргаар титэм судас залах мэслэлийг бол хийдэг юм аа. Тийм Франц эмчтэй хамтарсан баг одоо ажиллаж шүү дээ. Монголын зүрхний мэсцлийн нийгэмлэг гэж байдаг тий. Энийний тэргуун нэсэн баха зоргоогоо дэмж Солонгосын эмч нартай титэм судасны хаалгааг Монгол нэвтрүүлэх гэж ингээд ярилцлага өгсөн байсан. Би өнгөрсөн жил харсан санагдаад их юм. Тэгээд одоо тэгсэн чинь 3 дугаар эмнэлэгтэр шин титэм судасны хаалгаа хийгдээд шүү дээ тий. Яг энэ одоо хизээнээс эхэлж манай дээр нэвтэрсэн юм бэ? Тэр одоо хүний ярьсан ярилцлага одоо зөрүүтэй байгаад байна л да. Энэ дээр та яг нэмэлт тайлбар өгөөч тий. Хизээнээс эхлээд одоо 3 дугаар эмнэлэгтэр титэм судасны хаалгаа хийж эхэлсэн юм бэ? За манай улсын 3 дугаар эмнэлэгт одоо энэ зүрхний титэм судасны мэслийн хөгжлийг ярих юм бол ер нь бол нэлээд удаан түүх ярина л да. Анх одоо Сидней их сургуулийн профессор Алан Гейл профессор 1990-ад оны дундуур ирж одоо титэм судасны анхны мэслийг бол хийсэн байдаг. Америкийн нээлттэй зүрх нийгэмлэгийн одоо мэслийн эмчнэр бол одоо манад одоо анхны титэм судасны мэслүүдийг бол хийсэн. За энэ чиглэлээр одоо тухайн үед одоо манай тасгийн эрхлэж байсан цэгийн эмч гэж гавьяат эмч байсан тэр хүн одоо манай Монголын одоо титэм судасны анхны мэслүүдийг бол хийж нутагшуулах үйл ажиллагааг бол эхлүүлсэн байдаг. За тэгээ одоо үеийн одоо жишээ нь одоо миний бие те одоо энэ мэслийг одоо Монгол улсад нутагшуулахад бол нэлээд их одоо зүйлийг бол хийсэн байгаа. Монгол улсын гавьяат эмч, заваад цэрэн эмч, Актемч, Хөлбөрийн-Баатар ардын эмч, Баасанжи багш нар бол одоо энэ мэслийг одоо Монгол улсад нутагшуулахад бол ихээхэн хувь нэмэр оруулж одоо надад бол их тус хөргсөн гэж би боддгийм аа. Багш нараа бол ярихгүй болохгүй. За тэгээд одоо бол энэ мэслийг хийдэг баг манай улсын 3 дугаар тэмдэгт бол бүрэлдсэн байна. Манай тасагт бол одоо энэ мэслийг хийдэг яг одоо оператороор ажилладаг бол 3 эмч байна. За тэгээд титэм судасны баг нь байна. За дараачийн залуу эмч нар бол бас бэлтгэгдэж байгаа. Энэ мэслэл бол одоо дэлхийд одоо төлөвлөгөөч урмаар Гиннесийн номонд хүртэл орсон хамгийн хийгддэг одоо энэ мэслэл байдаг. За зүрхний мэслийн одоо дийлэнх хувийг бол титэм судас одоо мэслэл. За энэ мэслийг одоо Монгол улсад одоо хөгжүүлэхэд бол улсын 3 дугаар тэмдэглэлийн үеийн удирдлагууд одоо манай одоогийн удирдлага төмөр очир дараа за зүрхний төвийн дараа одоо мөнгөн жин эмч Люксембургийн банк улсын одоо зүрхний төвийн хамт олон бол энэ мэслийг манай улсад нутагшуулахад бол ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг бол зохион зүйтэй. За энэ мэслэл бол одоо манай улсад нутагшаад одоо төгсгөлийнхээ үе шатанд бол орж байна. 7 хоногт одоо 2-оос 4 заримдаа бол 5 одоо ийм мэслэл хийдэг одоо ийм хэмжээнд хүрээд байна. За хуучин бол одоо их өндөр эрсдлийн өвчтнүүдийг бол бид нар хийж чаддаг гадагш нь явуулдаг гэсэн бол одоо ер нь одоо энэ титэм судасны мэслэлээр бол гадагш нь хүн явуулах ойлсон бүгдийг нь бол өөрсдөө хийдэг. Ийм болсон байгаа. Эслэх хувь нь айгүй өндөр юм шүү дээ. Өвчлөлийн нөхцөл байдал бас их байна гэсэн үг үү? Тий. Үүсч байгаа нөхцөл байдал юу? Шалтгаан нь юу? Шалтгаан нь бол мэдээж одоо судасны хатвар л. Ерөнхийдөө бол Монгол хүний одоо идэж ууж байгаа зүйл те амьдралын хэв маяг бол өөрчлөлттэй холбоотой юм бол сүүлийн үед энэ титэм судасны эмгэг маш их олширч байна. Энэ нь бол нэгдүгээр одоо судасны хатвар их хэлбэг явагдаж байна. Хоёрдугаар бол одоо агаарын бохирдолтой бас их холбож үзэж байгаа. Агаарын бохирдолтой газраас бол одоо энэ титэм судасны одоо юу гэдэг шигдээс их тохиолддог байдал бол ажиглагдаад байгаа сүүлийн жилүүдэд. Энэ нөгөө хоол тэжээл
агарын бохирдол энэ төрөөс нөлөөлөхгүй юм байхгүй хүний нөлөөлөхгүй юм болоо байхгүй. Мэдээж бол гадаад орчны одоо хүчин зүйлүүд бол байгаа. Нөгөө талаар бол бас дотоод хүчин зүйлүүд бол байдаг. Удамшлын одоо онцлогуд бол байна. Ийм байж байна. Одоо нэг титэм судасны хаалга нь ер нь одоо хэр үр дүн ямар хөө байдаг юм бэ? Ерөө одоо ингээд яг тухайн одоо нөхцөл байдал дээр ингээд хийгдээд эдгээгээд авчлаа гэж бодоход тухайн хүн одоо дахиад нэг гам барих ч гэдэм үү те одоо амьдралын хэм маяг буруу бол дахиад яг нөхцөл байдал адилхан үүснэ гэж ойлгож болох уу? Аливаа мэдсэл бол одоо тодорхой үр дүнтэй. Тодорхой үр дүн нас уралтын бас тодорхой хөв бол байгаа. Тэр бол одоо сүүлийн үед бол нэлээд буурж байгаа. Баяр энэ титэм судасны мэдслэг хийхэд бол одоо баг хамт олноороо хилцэх. Ялангуяа одоо зөвлөх эмчийн өөрөөр бол энд бол их байгаа. Одоо манай зөвлөх эмчнэр баасанж багш гавьяа эмч одоо даваа цэрэг эмч тэр бол одоо зөвлөгөө болгон дээр одоо сууж одоо зөвлөгөө өгж байгаа. За тэгээ хоёрдугаарт бол титэм судасны баг гэж одоо тусдаа баг байгаа. Энд бол одоо 2 өдөр болгон 7 хоногийн мегмар гариг болгонд одоо мэдсэлхийн хөвчтнүүдийг ярилцаад одоо хэр зэрэг эрсдэлтэй байгаа хийх үү байх уу эсвэл одоо тодорхой хэмжээний одоо эмчилгээ хийх үү гэдгийг одоо илтгэж хийдэг болсон байгаа. За ер нь бол титэм судас бол өөр ингэсэн онцлогтой. Энэ бол одоо маш нарийнхан судас л да. Дээдл нь бол одоо юу гэдэг 2 мм диаметртэй. За багаар ярих юм бол 1 мм диаметртэй одоо ийм судсан дээр бол судасны залгаасууд хийх нь шүү дээ. Ер нь бол одоо мэдслийн хувьд зарчим гэвэл одоо их энгийн. Одоо бүглэрсэн нарийцсан хэсгийг одоо дамнуулаад цусны урсгал сайтай одоо гол судснаас нөгөө харьцангуй бол бас бүглэрээгүй эрүүл хэсэгт нь титэм судасны тэр хэсэгт нь залгаас хийгээд тэр нарийцлт бүглэрлэлтийг одоо дамнуулаад одоо энэ цусны урсгалыг сэргээх одоо тийм л зарчимтай юм байна. Титэм судасныхаа нэг агшиж байгаа зүрхэн дээр одоо судас залгах гэдэг юм гэж. Тийм тусгай дуран зүүж байгаа л одоо юм шүү дээ. Эхний нэг залгалтаа залгацсан одоо 2 залгалт өвдөж байна. За одоо 2 дахь залгалтаа ингээд яг зүрхээ ингээд агшиж байгаа зүрхэн дээртэй арын зүрхний арын хэсэгтээ учраас одоо энэ тусгай юм бичиг одоо ингээд ашиглах юм аа. Одоо ингээд залгах гэж байна. За ер нь бол титэм судасны мэдсэл бол одоо мэдсэлчээс бол одоо ер нь бол судасны мэдслийн одоо техниктэй арга барилын нэлээд өндөр түвшнийг шаарддаг юм мэдсэл байгаа. За бид нар бол тусгай одоо 4.5-аас 6 дахин одоо томруулдаг нүдний шил зүүж одоо мэдсэл хийдэг. Зарим газар бол бүр нарийн судсан дээр бол одоо тусгай мэдслийн микроскоп хүртэл хэрэгжилж хийдэг юм газрууд бол байдаг. Одоо яг энэ хагалгааны явцад ашиглагдж байгаа нөгөө тоног төхөөрөмж нөгөө багаж хэрэгсэл бүх юм болоод манад бол хангалттай. Бүх зүйл бол одоо хангагдсан байгаа. Мэргэжилтнүүдийн хувьд ч гэсэн би мэргэжилтнүүд ч гэсэн одоо энэ тэнд бол бэлтгэгдсэн. За тэгээд мэдсэлхийн одоо өвчтнүүдийн одоо энэ очир их байгаа л да. Тийм учраас одоо ард түмэн бол одоо манай баг хамт олонд бол итгэж ийн мэдсэл хийлгээ гэсэн одоо энэ очир тестер бол их байгаа байхгүй тийм учраас. За тэгээд бол сүүлийн үед одоо олон судас дээдл нь одоо манай Монголд бол титэм судасны 6 залгалт хийсэн байгаа. Дунджаар бол нэг 2-3-аас 4 залгалт бол одоо сүүлийн үед бол хийгдэж ийн нэг өвчтөнд. Тэгээд олон судасны гэмтэл бол их тааралдж байна л да. За сүүлийн үед бол одоо зүрхний агших чадвар нь одоо нэлээд боорсон өвчтнүүдэд одоо мэдсэл хийж байна. Энэ бол нэлээд өндөр эрсдэлтэй улсууд байдаг. Ийм улсуудыг бол ихвчлэн бид гадагшин дотгошин явуулдаг гэсэн бол одоо бид нар өөрсдөө одоо агших чадвар боорсон ийм өвчтнүүдэд бол хийдэг. Энд бол ямар одоо хүчин зүйл нөлөөлсөн бэ гэвэл манай улсын 3 дугаар зэмлийн одоо зүрхний MRI гэдэг шинжилгээ бол одоо саяхнаас бол ажилд орсон байгаа. Энэ нь болохоор одоо зүрхний одоо залгалт хийвэл тэр булчин нь шүү дээ амьдрах уу тий амьдраад байна шүү дээ одоо агшилтанд сэрэх үү гэдгийг нь одоо мэддэг болсон учраас тэн дээр бол залгалт хийх юм бол энэ хичнээн зүрхний агших чадвар буурсан ч гэсэн энэ зал мэдсэл хийвэл үр дүнтэй гэдгийг нь одоо мэдэх боломжтой учраас
энэ төрлийн одоо мэдслүүдийг бол манай улсад бол хийдэг болж байгаа. Ер нь бол одоо зүрхний дутагдалд ороод тий бүр одоо агш чадвар нь буурсан улсад бол цаашд бол одоо юу гэдгийг зүрхний зөв нэмэлт ховдол одоо залах мэдслийг бол нэвтрүүлэх хэрэгтэй байна. За тэгээ зүрх шилжүүн суулгах одоо эмчилгээг бол одоо манай улсад бол нутагшуулах одоо бэлтгэл ажлууд бол явагдаж байгаа. Олон улсын зөвлөмж одоо стандартуудыг бол ерөнхийдөө бол орчуулад дуусж байгаа. За тэгээд нэг гахаанаас нөгөө гахаанд одоо хийгддэг хамгийн гол одоо бид нар одоо энэ мэдслийг хийхэд бэлэн үү гэдэг одоо тэр туршилтыг бол амжилттай хийсэн байгаа. Нэг гахаанаас зүрхийг аваад нөгөө гахаанд одоо зүрх шилжүүн суулгахад бол тэр гахаа бол амьдэрсэн. Ийм одоо мэдсэл хийсэн байгаа. Зүрх шилжүүлэн суулгахад нэг ширхэгч юм жалгаа гэсэн ийм нийтлэл байсан. Энтэй та санал нийж чинь одоо үнэхээр тийм юмч байхгүй байгаа мó? Нэг бол бид нар одоо бэлдээ явж байгааг тэр хэмжээ анзаараагүй хараагүй мó тий. За ерөнхийдөө бол одоо юу гэдгийг бас хамаагүй нийт зарлах юм байна, зарлж болохгүй юм байна. Одоо энэ чиглэлийн эмчнэрийг бол манай эмнэлэг, манай юу гэдэг үеийн засгийн газар бол одоо бэлдэж ирсэн байгаа. За цог цэцэг сайдын үед бол одоо Монгол улсын анхны зүрхний мэдслийн эмчийг бол Кембриж их сургуулийн зүрхний мэдслийн төвд одоо бэлтгэсэн байдаг. За тэр хүн одоо би ингээд зогсож байна. Зүрхний мэдслийн чиглэлээр одоо гадаад 1-2 жил бэлтгэхдээ одоо зүрх шилжүүн суулгах чиглэлээр бол тодорхой хэмжээний одоо бэлтгэл хийгээд ирсэн юм эмчнэр байгаа. За тэгээ баг хамт олон бол одоо эрүүл мэндийн сайдын инх болт сайдын үед бол батлагдсан байгаа. За энэ баг хамт олон одоо ингээд тогтмол одоо юу бэлтгэл ажиллаа хийгээд за энэний үндсэндээр бол одоо энэ туршилтыг бол амжилттай хийсэн байгаа. Нөгөө донорын асуудал ер нь юу болж байгаа юм бэ? Донорын хуулийн одоо шинжлэгдсэн хувилбар одоо батлагдж байгаа. За тэгээ энэ нэмэлт өөрчлөлтүүд орсноор бол манай зүрх шилжүүн суулгах үйл ажиллагаа нэлээд идэвхжих баг. Ер нь бол зүрх шилжүүн суулгахын гол онцлог бол одоо амьгүй тархины өхөлтэй одоо донороос одоо зүрх авч иж зүрх шилжүүн суулгадаг. За манай улсын 3 дугаар төв эмнэлэг бол Монгол улсын тэргүүлэх одоо эмнэлэг болсон байгаа. За амьгүй донороос одоо эртний авах одоо үйл ажиллагаагаар бол манай эмнэлэг бол жилийн жилд одоо тэргүүлэх байрыг бол эзэлдэг.